What's up, guys? 10th A grade of 45th secondary school is participating in the Space Week. We heard that every class has a space-related movie. Our class got the movie called The Martian. There were a lot of things that we didn't know, but we did some research. By the way, since our topic is about space, we will tell you some facts. Jay Gurukcha became the first Mongolian to go into space on March 22nd, 1981, when he launched from Russia. Let's get comfy and enjoy the movie guide. Almas Movie Guide. RUS Movie Guide. За бүтггүй юм байна уу? Бичлэгээ үзчихье. Марс буюу ангараг гариг дээр Iris 3 NASA-гийн сансар судалгааны баг ангаргийн хөрсийг судалж байгаагаар кино маань эхэлдэг. За тэгээ мэдгүй нэгэнд нь хэлэхэд Iris бол Грекийн дайны бурхан. За яг зүгээр гайхуулсан. Энд харагдаж байгаа залуу бол манай киноны гол дүр Марк Ватны. Ингээд манай гол дүр хөрсний дээж аваад байж байх үед нь шуурганы анхааруулга гинэт хүрээд ирдэг. Тэгсэн чинь тэр шуурга нь хүлэгч тогтож дээлэхэргүй тул ажиллагааг туслахаас өөр аргагүй болдог. Тэгэхээр ер нь бол сая авсан дээжүүдээ аваад л хөөрхөр болдог. Шуурганы хүч нь 8600 ньютон гэж зааж байдаг. За киноны гол дүрийг нь Марк Ватны гэдэг. Гэтэ одоо Марк Ватныгээ яваад болохоор жоохон надад хэцүү байгаа болохоор хэдүүлээ зүгээр Монгол нэрээр өгөөд баяраа гэж явчих. За киноных нь Марс дээрх баг шуурга дэгдсэн тул яаралтай гарах шаардлагатай болдог. Энэ үед баяраа осолд ороод багийнхан түүнийг нас барсан гэж бодоод дэлгүүрөө буцчихдаг. Тэгсэн чинь тэр Марс дээр гав ганцаараа амьд үлдээд хоцорчдаг. Энэ нь Маркийн амьд үлдэх тэмцлийн эхлэл нь болдог. Түүний ойр орчинд ямар ч хүн байхгүй хүнсний нөөц нь хязгаарлагдмал холбоо тасарсан тул бүх шийдвэрээ өөрөө гаргах хэрэгтэй болдог. Марс нэгэд 2015 онд хийгдэж байсан. За бүр хийгдээд 10 жил болчихсон юм байна. Тэгэхээр одоо бараг тэртээ 2015 оны гэж ярих уу яах вэ? За ямар ч тач энэ киног маань Ridley Scott гэх 1979 онд хийж байсан Alien гэх киногоор олон танигдсан шилдэг найруулагч найруулжээ. Гол дүрт маань дандаа л Good Will Hunt, Saving Private Ryan гэх мэт олон танигдсан кинонуудад дүрээ мөнхөлсөн олон охидын зүрхийг эзэмсэн Hollywood-ийн алтарч жүжигчин тоглосон юм байна. За манай баяраа дээр тэгээд дэлхий дээрээс тусламж иргэсээр хөтөл 4-5 жил болно. Өөрт нь үлдсэн хүнс нь гэвэл 200 хоногийн л хүнс байгаа. Өөрөө яхав химнээд хэрэглээд ашиглаж чадна гэвэл 400 хоног л болно. Тэгээд 400 хоног чинь 4 жил 5 жил багтахгүй шүү дээ. Яагаад ч тэр хүнс нь хүрэхгүй. За хүрлээ болохгүй маа гэхэд одоо яадгийн хоол хүнс нь хомстоод үхэн өөр яадгийн усны хомсдолд ороод хатаад өгчин. Тэгээд нөгөө нэг гадуураа өмсдөг нэг био хиймжүүлөө нэг тим юм хагарчих юм бол тэгэл шууд өгнө. Манай хүн ер нь л өгнө. Ерөөсөө аврах боломж байхгүй. За тэгсэн манай хүн чинь бүр өөрөө юу юм бэ? Ургамал судлаач юм байна. За тэгээд манай баяраач ургамал судлаач юм болохоор бас эрэгтэй хүн гэсэн дээрээ бас нэг юм арга ухаан бодож олжээ. Тэр нь юу вэ гэхээр өөрөө төмс тариалж эхлэх нь. Яаж вэ гэхээр одоо энэ чинь Марс дээр чинь ямар ч ургамал ногоо төмс тариа юу ч ургадгүй газар дэрэн дээр яаж төмс тариа ургуулж хоол юугаа амиа зуух гээд байна. Тэгэхээр одоо та нарт хэлье заяа. Энэ жоохон заваан гэтээ яах вэ? Өөрийнхөө ялгцаар бордоо хийгээ тэр бордоогоороо төмс тариалах нэ. Тэнгүүдээ тэр төмсөө одоо тэгээд эдэн яах заваан сонсогдож магадгүй л те одоо тэгээд та нар юм мэдчихвэл миний буруулаа биш шүү. За тэгээ ургамал хүнс ногоо тэрх чинь одоо тэгээд ус хэрэгтэй болдго юм байгаа зү. Ус байхгүй л одоо тэр ямар юмных нь төмс өмсөө тэрж амиа зуухав те тэр ч одоо хүчдэг юм байгаа зү. За тэгээ манай хүн бас болоогүй эрэгтэй юм гэсэндээ бас арга ухаанаа ашиглаа тэр нөгөө нэг химийн томьёо юм ашиглаж чижээ. Усны химийн урвал гэж H2O гэд бид нар хичээл дээр үздэг үстэй. Тийм үздэг штэ. Яг тэр мэрийг ашиглаад одоо тэнд байгаа лабораторийн хэрэгсэл бүх юм ашиглаж агаад ус гаргаад авчижээ. Бичиж үзэж байхад энэ нь амтал явдал стратеги хурц үйл явдал шиг мэдрэмж төрүүлдэг. Энэ нь киноны гол санааг улам тодруулна. Төгсгөл хэсэгт манай баяраа амжилттай гардаж дэлгүүр ачирдаг. За түүний хамгаал самбаа хаан бие хүч бүгд нийлж бүх бэрхшээлийг даван гарсан. Сансрын баярхан эрсдэл хийхдээ төлөвлөгөөг хэрэгжүүлж амжилттай гүйцэтгэнэ. Баярагийн энэ үйл явдлууд маань бидэнд ганцлгүй санааг өгдөг. Энэ нь болохоор хүнд хэцүү үед нэг алхам хий. Дараагийн алхам хий. Тэгж байж асуудлаа шийдэж чадчих. Чин доогийн Martian бол амьд үлдэх тэмцэл шинжлэх ухаан, итгэл найдвар, хамтын ажиллагааны хүчийг харуулсан кино. Хэрэгтэй адал явдал шинжлэх ухаан сонирхдаг бол энэ киног заавал үзээрэй.